байгууллаа зөв ойлгох, хөвшүүлэх, Монголын хөрсөнд суулгах энэ зүйл дээр бол бас ихээхэн ач холбогдол болох байх. Бидний одоо ширээний ном болох байхаа, бидний мэдэхгүй, уншаагүй, ойлгоогүй байгаа зүйлүүдийг энэ номоос бас тодорхой хэмжээгээр хариу авах байхаа гэж ингэж бодож байна. Наднаас хойш нэг юм шинэ номыг бас ингэж нийт танилцуулж байгаа бол бас энэ шинжилгээний аргаар шинэ. Өөрөөр хэлбэл бид чиний сурах хүчийг өччихдэг. Тэгэл болсон юм шүү. Одоо шүүмж хаваадсан болохоор энэ мэдэхгүй. Тэр чинүүд энэ шүүмжлээд байдаг. Одоо бас шүүмж энэ хаваарч болж байгаа. Ийм нөхцөлд бол их одоо зүйтэй. Тэгэхээр энэ үйлдэлтэй холбоо тэгээд одоо энэ хорооноос хэн байгуулж байгаа энэ ажил бол их зөв. Өөрөөр хэлбэл Монголын нийт ард түмэн ч одоо энэ 200 мэдлэг үнэхээр дорой шүү дээ. Их зөв. Тэгээд сэтгүүлч хүн байвал уучлаарай харахтал. Тэгээд одоо хууль огт мэдэхгүй төр гэдгийг гадралт уулсаас одоо та одоо төрийн тухай асуудлыг хууль боловсронгуй тухай асуудлаар асуулт асуугаад зөвөө буруу юу гэдэг вэ? Энийг гайхдаг. Юу тэд нар чи мах зарж байгаа махнаад одоо тайхан махтай юу, хуранхай махтай юу бодож байгаа болохоос хууль төрийн бодлого тэнд зөв явж байна уу, буруу явж байна уу гэдэг мэдж чадах хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чи ерөнхий хүлээж өгч чадвар одоо ард түмэн тийм байхад энэ асуудлын үед шинэ гарсан ном хууль гарангуудаа ингэж судалчтай гэдэг асуудал бас шинэлэг хэлбэр. Энийг одоо бүтээд төрөж нийгмийн хөгжлийн асуудлыг шийдэхэд их чухал нэмэр зүйлс явуул талархаж байна. За зүгээр би энд хэлэхэд бол энэ ном бол үнэхээр одоо айгүй сайтайхан болсон байна. Чимээ загсны хэлбэр бол үндсэндээ бол энэ чинь захааны эрхийн шинэ ондоо асуудал үзэл байна. Захааны шийдвэр байна. Төрийн төлөвлөлт байна. Төлөвлөлтийг бол одоо нэг хэсэг бүр өгөөсгөл байсан шүү дээ. Одоо хэрэг дээрээ бол төлөвлөлт, төсөл хөтөлбөр гэдэг одоо бүр цааш нь том асуудал ороод байна. Тэр үе хэрэгжиж байдаг тийм. Энэ асуудал төрж орж ирж байна. Тэгэхээр энэ асуудал ном бол нэлээд шинэ үзэл бодолтой. Концепцийн хувьд бол хуучин юмыг бол давмгайлсан юм шинжтэй. Өнөөдөр энэ номны нээлттэй ажиллагаа, нээлттэй танилцуулгын ажиллагаа зохион байгуулсан Захиргааны нэгдсэн хорооны нийт гишүүдтэй, ганц зүрэг багшид, сүнжидтэй, цогц шүүгчдтэй, нийт гишүүдтэй бүгдэнд нь баярлалаа илэрхийлж байна. За энэ номыг гаргасны хувьд өөрийнхөө хувьд бол сэтгэл өндөр байгаа. Яг бол Монголын захиргааны эрх зүйд Чимэд багш, Нас Цэдэн багш, Болор Сүрэн багш, ганц зүрэг багш нарын бүтээлүүдийг үргэлжлүүлээд өөрийнхөө цаг үедээ ямар ч хэлсэн үүргээ гүйцэтгээд явж байгаадаа бас сэтгэл хангалуун байгаамаа. За түүний өмнө Чимэд багштаа бас баярлснаа бас энэ тэмүүлж хэлмээр байна. Юу бол баярлж авдаг. Нэгдүгээр Чимэд багш маа Монголын захиргааны эрх зүгээр шилжилтийн үед нь зөв чиглүүлж захиргааны хэргийн шүүх байгуулж захиргааны хэрэг хинэн шийдвэрлэх тухай хуулийг баталж яг эрх зүйд төрийн үеийн захиргаа, хууль цаацд захиргаа бий болгох үндсэн суурь фундаментыг маш зөв тавьж өгсөн байдаг. Зөв фундаментыг нь зөв тавьсан учраас бид нэр энэ ерөнхий хууль, бус хуулийг цаашид авч явах, хөгжүүлэх бололцоо бол илүү байсан гэж харагддаг. За нөгөө талаас миний хувьд бол энэ сурах хүчгийн нэгдэх хэвлэл болон хоёр дахь хэвлэлтийг Чимэд багш редакторлож, засаж, зөвлөж яг өөрөө гардаж хэвлүүлсэн. Яг Чимэд багш өөрийнхөө цагаан номын дараагаар ингэж ийм шин юу орж иж байна, энийг бол анхаарах хэрэгтэй гэж яг зам гаргаж өгсөнд би бас миний хувьд бол энэ бол маш чухал байсан. Өөрөөр надыг бол миний гуртах замыг бол засч өгсөн тийм байна. Тийм хүн байна. За энэ сурах хүчгийн хувьд бол нэлээд шахуу хугацаанд 3 дахь хэвлэл маань шахуу хугацаанд гарчлаа. Саян захиргааны ерөнхий хууль батлагдаад одоо 7 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэж байна.
хуучин захиргааны хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн дээр захиргааны ерөнхий ангитай холбоотой нэг 10 гаруй залт байдаг. Захиргааны акттай холбоотой. Энэ 10 гаруй залт маань одоо захиргааны ерөнхий хуулиараа 108 залт болж өргөжлөө. Тэгээд эргээд харахаар тэр ямар их шинжилэл хийгдэж, ямар шин зүйл орж ирсэн нь энэ тооноос харагдаж байгаа. Тэгэхээр энэ сурвалжгүй угаасаа захиргааны ерөнхий хуулийг яаж хэрэглэх вэ гэсэн гарын авалга юм байна. Захиргааны ерөнхий хуулийн хариуцлагын хэсгээс бусад нь энэ ном дээр тодорхой хэмжээгээр тусгацсан байна. Энэ ном дээр. Тэгээ энэ дээр ямар шин бол зүйлүүд орсон юм бэ гэхлээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, ерөнхий энэ Монголд анх удаага суурьаараа хүйшлэгдлээ. Захиргааны акт бол нэлээд шинжлэгдлээ. Захиргааны гэрээ цоо шинээр орж ирлээ. Хэмжээний акт маань бас хуулийн түвшинд цоо шинээр орж хүйшлэгдлээ. За төлөвлөлт гэж цоошин ойлголт. Яг төлөвлөлт эрх зүйн баримт биш болох талаасаа эрх зүйн харилцаа болох талаасаа өрөө лооцсон биш, амлалт биш хоосон тэр талаасаа яаж төлөвлөлт хийдэг, яаж хот сүрэн байгуулдаг, тэр юу эрх зүйн баримт биш болох талаасаа хүйшлэгдлээ. Шийдвэр гаргах ажиллагаа хүйшлэгдлээ. Тэр бүгдийг суурь хэрэглэх арга замыг чиглэлийг энэ номоор энэ сурвалжгээр зааж өгөхийг оролцсон байна. За тэгэхээр ер нь захиргааны ерөнхий анги нь өөрөө их олон ойлголтуудыг багтаадаг, саяны хэлсэн ойлголтууд. Эдгээр нь хоорондоо харилцан уялдаа холбоотой. Тэгээд хүн бол яг эхнээсээ эхэлчих гэхээр шийдвэр гаргах ажиллагаа хараад явж идэл тэр нь захиргааны акттай холбоотой, захиргааны гэрээтэй холбоотой, шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой. Тийм учраас зогсчдөг юм байна л да. Барьаар ихтэй. Нэг том байшин гэж үзэх юм бол бүх өрөөгөөр нь орж ээж тэр байшин гэх юм. Ийм байна гэж үлдүүлж болдго юм шиг байна. Тэгэхээр тэр байшин болгоны өрөөгөөр орно гэдэг чинь өөрөө барьаар байдаг юм. Иргэшэл тэрийг даван гарах. Тэгэхээр та бүхэн одоо яг захиргааны эрх зүй гэсэн энэ салбар өөрөө тийм системтэй цогц ойлголт тогтолцоо тэрийг судлахад тэр өрөө болгоноор ороход энэ ном тодорхой хэмжээгээр зүг шиг та бүхэн зааж өгөх байхаа. За тэгээд миний хувьд бол чадлаараа зүтгэлээ ямар ч байсан гаргалаа өөрийнхөө үүргээ гүйцэтгэлээ гэж би хэлмээр байна. Тэгээд та бүхэнд энэ ном маань хэрэг болоосоо гэж хүсэж байна. За ер нь нэгдүгээрт хууль боловсруулах. За тэр хууль өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй байх. Энэ асуудал маань өөрөө цаашдаа амьдрах бол их сурвалжна гэж үзэж байгаа. За энэ дээр ялангуяа Одгөрл багш маань өөрийнхөө бүтээлийг цааш нь улам бүр амьдруулад удаан хэрэгжихийн захиргааны ерөнхий хууль гэдэг юмыг одоо боловсруулах суурийг тавьж өгсөн. Энэ бол энэ бүтээлийн таслах онцлог болов гэж бодож байгаа. За хоёрдугаарт ер нь хууль зүйн сургуулийн хувьд бол эрдэмтэн багш нар өөрсдийнхээ чиглэлээр судалгааны ажил хийгээд энийг үргэлжлүүлээд байдаг. За энд бол яг үгээр хүн цаашаа хөгжөхөд багшийн суурь гэж үү. Тэр багшийнхаа өвлүүлж өгсөн тэр үнэт зүйлийг цааш нь амьдруулна гэдэг маань тэр хүн бол эрдэмтэн болсныг шинж байгаа. Ийм учраас би хоёрт бол Одгөрл багшийг энэ чимэд багшийн үйл ажиллагааг залгамжилж явж байгаа. Түүнийг одоо үргэлжлүүлэх бүрэн чадамжтай ийм эрдэмтэн доктор гэж үзэж байгаа. Ийм хоёр талаас нь бол би үнэлж хэлжээ. За би өөрөө эрүүгийн эрх зүйн чиглэлийн хүн учраас одоо энэ захиргааны нарийн имийг бол мэдэхгүй. Гэхдээ ер нь эцэст дүгнэж хэлэхэд эрдэмтэн судлаачдынхаа үгийг тэдний санал бодлыг энэ боловсруулж байгаа хуулиндаа тусгаж байгаа ч тэгэх юм бол энэ хуулиуд чинь цаашдаа ер нь нэлээд амьдралтай удаан явах юм хуулиуд гарах боломжтой шүү гэдгийг хэлэх гэсэн. Баярлалаа. Ингээд 3 дахь бүтээл гараад дууссан гэсэн үг биш. Мэдээж энэ цаашаа хөгжин.
А энэний дараагийн үед биднээс бас хариуцлага байгаа гэж ойлгож байгаа, хариуцлага ухамсарж байгаа, бас хийх гэж хичээж байгаа.